Сайн байцгаана уу та бүгдтэй энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний, амьтны, гэр орны энергиэр ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдрийнхөө сэдвээр энергийн түргэн тусламжийн үйлчлэгээний талаар ярих гэсэн юм аа. За энэ юу вэ те? Яг юу яриад байна? Юун түргэн тусламж болоо авчваа те. За мэдээж хэрэг амьдралд, хүний амьдралд эрүүл мэндтэй холбоотой те янз бүрийн асуудлууд ингээд гів гинт болдог. Тийм ээ? За түүнтэй холбоотойгоор бас мэдээж хэрэг бидний махан биенээс гадна бидний сэтгэлийн бие гэж байдаг, бодлын бие гэж байдаг. Хүн болгон бодол боддог, зогсоо заагүй цаг минут тутамд, тийм ээ? Тэгээд бид нар янз бүрийн мэдрэмжүүдийг мэдэрдэг. Энэ бол бидний мэдрэмжийн бие гэсэн үг. Бодлын бие, мэдрэмжийн бие, физик бие буюу энэ махан бие маань. За энэс гадна бас бидний энергийн бие буюу аура бие гэж бас байгаа. Тийм ээ? За тэгээд аура бие маань одоо энергийн биед маань янз бүрийн одоо нөгөө аура үздэг одоо машинууд энэ төрт харуулахаар аура бие төр чинь цорхоо үүссэн байна, мөссөн байна, хагаралт магаралт гэдэг ч юм уу те. Үссэн байна гэж хэлдэг. За энэ юутай холбоотой вэ гэхээр аура энергийн бие дээр маань одоо бие маань хэрвээ юм хүчтэй ямар ч цоорхоогүй тийм ээ одоо бүр ингээд зарим одоо маш хүчтэй өндөр ауратай энергийн биетэй хүмүүсүүд бол ингээд хэдэн километроор одоо ингээд энергийн юм хүчтэй нөлөө үзүүлдэг байгаа хгүй. Бид нар өөрсдийнхөө энергийн биеийг ийм одоо гой өнгөлөг тэ цэвэрхэн хүчтэй авч явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ аура бид маань нөлөөлдөг зүйлүүд бол шууд бидний бас энэ бодол бас нөлөөлдөг. Хэрвээ бид нар маш одоо сөрөг зүйлсүүдийг бодоол тэ айж ичээл юмнуудаас ингээл нэг тийм гимшээл ингээл тэ юм болгоны сөрөг талыг нь олж хараал анхаарлаа төвлөрөлөө байнга юм сөрөг зүйлсүүд дээр бүтлгүй зүйлсүүд дээр тий төвлөрүүлээд яваад ах юм бол бидний энэ аура бие одоо суларч эхэлдэг байгаа. Хүн болгоны аура бие бол өөр өнгөтэй байгаа штэ. Өөр одоо хэр хүчтэй байх вэ гэдэг маань бол бидний сүнсний төвшнгөөс хамааралтай байдаг. Өмнөх амьдралуудаа маш одоо ариун туршлагуудыг цуглуулчихсан, маш их ухаарлыг болоод авчихсан. Тэ? Тэр чинээрээ энерги нь маш өндөр түвшинд очичихсан. Одоо ингээд хамгийн өндөр одоо аура өнгө бол мэдээж хэрэг цагаан аура өнгө байгаа шүү дээ. Тэрний доор болвол чернильяга өнгийн аура өнгө байгаа тийм ээ. Ингээд тэрний доошоо болоод ингээд цэнхэр ногоон улбар шар улаан гэдэг ингээд явж байгаа шүү дээ тийм ээ. За улаан аура өнгийн биетэй хүмүүсүүд маань болвол одоо хөгжиж яваал одоо маш залуухан сүнслэг гэсэн үг ерөнхийдөө байгаа. Тэгээд залуухан сүнс болохоор өөрийнхөө одоо уур уцаар энтрэ барьж чаддгүй ч юм уу те ингээд ер нь бол юм болгоны ингээд турших одоо туршилтын одоо шинэхээ үе дээр явж байгаа болохоор ингээд нэгдэх одоо хүрдэн дээрээ л одоо төвлөрнө гэсэн үг байхгүй юу? Одоо яаж ам зугаах уу тийм ээ? Матер дээр л одоо хамыг анхаарлаа төвлөрүүлдэг. За тэгээ түүнийгээ дагаад одоо ингээд нэгд хүрдэн дээрээ одоо төвлөрч байгаа гэсэн үг болохоор нэгд хүрдэн л одоо хөгжиж байгаа гэсэн үг болохоор одоо бэлгийн дур одоо хүсэл маш өндөртэй байж идэг байгаа. Тэрнийг ингэж удирдах чадваргүй одоо жоохон араатанлаг маш одоо амтналаг гэсэн үг байхгүй юу? Одоо тиймэрхүү зарим хүмүүсүүдийн одоо тэр хүсэл шаардлага маш өндөр байж идэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр бас л нэгд хүрд дээр доголдол үүссэн юм уу? Эсвэл бол одоо тий яг нэгд хүрд энэ улаан өөрөөсөө аура энергийг маш их цацруулж байгаа хүмүүсүүд одоо иймэрхүү зүйлүүд дээр маш их юм толгоогоо захируулад явж идэг байгаа гэсэн үг. За ингээд хүний нөгөө нэг юу хөгжил явагдах тусам одоо өөр нөгөө дээшээ ингээ хүрднүүд маань ингээ хөгжих тусам нэгдэх тусам сүнс одоо аура бие маань энэ
улам илүү хүчрхэгжиж тусам хүмүүсүүд одоо иймэрхүү одоо зүйлсүүдэд нэг тийм захирагдхаа болчдөг. Тим юмгүйч амьдрах чадвартай болчдөг байгаа даа. Ер нь бол энэ нөгөө нэгт хүрд буюу энэ sexual energy буюу энэ одоо хүсэл тачаалын энерги бол бүтээлч энерги штэ. Тэгээд хүн нөгөө ухамсар нь дэвшлэж, энерги нь дэвшлэж өгөх тусам өөрийнхөө одоо энэ нөгөө бүтээлч энерги зүгээр л энэ мах бод одоо энэ хүсэл тачаалдаа зориулаад ингээд урсгаад явуулцдаг, үрчдэг байдлаа одоо зогсоож эхэлдэг. Хөгжих тусам хүн өөрийнхөө одоо энэ нөгөө хүсэл тачаалаа байрж эхэлнэ. Тэгээд болсон болоогүй хүмүүсүүд рүү ингээл зүгээр л нэг доотхтой захирагдаал одоо яваад одоо орлоо ордог биш энэ энерги илүү их одоо бүтээлч ажилдаа зарцуулж эхэлдэг гэсэн үг. Одоо би чи юу чаддаг вүлээ миний авьяас чадвар чинь энэ штэ. Би эндээ өөрийнхөө цаг, хугацаа, энерги төвлөрлөө өгнө гэд ингээд хүмүүсүүд иймэрхүү зүйлүүдээс багасгаж эхэлдэг байгаа. Хэрвээ яг одоо тийм үйлдэл рүү орох юм бол үнэхээр хайртай хүнтэйгээ сэтгэлээ нээсэн хүнтэй бие нээдэг байгаа. Орчин үед бол ерөөсөө хүмүүсүүд энэ нэгт хүрдэн дээрээ яаж нэг амьд үлдчихв, яаж нэг иймэрхүү юмтай болчихв гэл хамаг анхаарал нь бол матер дээр явж байдаг хүсэл шунал дээр явж байгаа штэ юмыг нэг өөр юм болгох, хэнийг нэг өөр юм болгох. За тэгээд цаашлах юм бол өөрийнхөө дур тачаалыг л хангах. Нэг тэгээд sexual energy-г нэг амтналаг маягаар хийн. Ерөөсөө тийм одоо make love биш нэг тийм гоё хайрын энергийг бие битэйгээ хуваалцаж байгаа биш. Зүгээр нэг амтналаг чанартай хурдхан шиг л энийг галс хийгээд нэг дуусгач тавьчих тэгэл одоо ханчна гэсэн нэг иймэрхүү л одоо байдлуудтай хүмүүсүүд өөрийнхөө энергийг ингээд зарж үрж амьдарч байгаа байхгүй. Иймэрхүү хүмүүсүүдийн энерги аураа нь бол тийм хүчтэй бол биш. За ингээл дээшлэж өгөх тусам зарим нэг хүмүүсүүдийн зарим нэг хүрдүүд нь илүү одоо хөгжсөн байх тохиолдлууд байдаг. Ингээл хоолой хүрдэнд байдаг ч юм уу, зүрхэн хүрдэнд ч юм уу, гурт хүрдэнд гэдэг ч юм уу ингээл тэгээд тэр илүү хөгжсөн байгаа байдлаасаа шалтгаалаад тухайн хүний авьяас чадвар нь бас ингээд тэрнтэй шууд холбоотой байдаг. Хоолой урд нь маш хөгжсөн байх юм бол мэдээж хэрэг маш гоё дуулдаг ч юм уу уран илтгэдэг ч юм уу, олны өмнө гоё ярьдаг ч юм уу, гоё уянгалаг хоолойтой байдаг ч юм уу, сонсгол маш сайн байдаг ч юм уу, юмны ингээд наадах цаадахны аваад ингээд айгуу сайн юу яадаг, ялгаж салгаж мэдэрдэг, гоё хоолойгоо гаргадаг ч юм уу ийм байдалтай. Зүрхэн үрд нь маш хөгжсөн байх юм бол мэдээж хэрэг маш их хайрын энерги одоо хайр дотроос нь ундарч байдаг. Ерөөсөн нөхцөлгүй хайр. Энэ бол хүрд маш одоо дийлэн хүмүүсэд хаалттай байж байдаг. Одоо янз бүрийн зүйлсүүдээс шалтгаалаад шүү дээ. За тэгээ гурт одоо хүрд буюу одоо энэ нөгөө наран сүлжээ хүрд гэдэг баха монголоор Энэ хүрд маш их одоо хөгжсөн байх юм бол хүн тухайн өөртөө маш ихтгэлтэй байж байдаг. Тэгээд юмыг хийж бүтээх ийм хүсэл эрмэлзэл маш өндөртэй байж байдаг. За ингээд дээшлэх юм бол мэлмийн хүрд маш өндөр одоо нээлттэй хөгжсөн хүн бол зүүн совь мэдрэмж нь маш өндөр байж байгаа. Маш мэдрэмж сайтай. За ингээд мэдээж хэрэг титэм хүрд буюу энэ цагаан энергитэй байх юм бол энэ орчлон ертөнцүүдтэй шууд холбогддог. Мэдээллүүдийг авч чаддаг. Юу болох гээд байгаа гэдэг зарим зүйлсүүдийг урьдчилан харах чадваруудтай байдаг. Ингээд ирэхээр нөгөө нэг хүн маань өөрийгөө одоо хин нэгнээс тусдаа биш бүх зүйлсүүдтэй би нэг юм байна гэдгээ мэдэрч эхэлдэг. Хүн болгоноос өөрийгөө олж хардаг. За тэгээ орчлон ертөнцтэй хүртэл ингээд өөрийгөө нэг ууссан мэтэр ингээд хүн маань мэдэрч эхэлдэг байгаа ингээд нөгөө гэгэрлийн түвшин гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр
Тэгэхээр нөгөө хүн болгоны одоо сүнсний төвшин өөр байгаад байгаа, хүний аура би шал өөр өнгөнүүдтэй байгаад байгаа. За тэгээд хүн нөгөө нэг өөрийнхөө өдөр тутмынхаа одоо habit тэ зуршлуудаас бидний одоо энэ нөгөө аура энергийн бие маань хэр хүчтэй байх вэ гэдгээс шууд шалтгаалж яадаг байхгүй юу. Тухайн бид нар бол ерөнхийдөө 21 наснаас хойш бол ингээд бидний одоо хорвоог үзэх үзэл тэ юуг хөвчлэн боддгоо, ямар мэдрэмжээр хөвчлэн дүүрэн мэдэрч явдгоо энэ төр гэдэг энэ ерөнхийдөө бол ингээд суучдаг байгаа. Тэрнээс өмнө бол ингээ ер нь бол тэ ингээл хүн чинь хөгжиж яваа орчин ертөнцид танилцж явж байгаа болохоор юм нээлттэй ингээд сониучхан тэ арай сууж амжаагүй байж байгаа да. Одоо тэр өөрийнхөө тухайн хүнийх нь одоо хувь хүний үзэл бодол гэдэг ч юм уу ихтгэл үнэмшил гэдэг зүйл нь хараахан бас бүрэн кодлогдож дуусаагүй байж байгаа да. 21 хүрээд эхлэнгүүт энэ зүйлд нь ерөнхийдөө ингээд сууж эхлээд ингээ хаагдаж эхлээд 21 наснаас хойш энэ одоо байдлыг өөрчлөхөд маш хэцүү болж эхэлдэг байгаа. Боломжгүй зүйл бол биш мэдэж яриг. Хүн ухамсараад тэлээд өөр дөр маш ажлуудыг хийж чадах юм бол өөрийнхөө энэ зуршил, ихтгэл үнэмшилтэй ажиллах боломжтой мэдээж яриг. Бүрэн боломжтой. Гэхдээ ихэнх хүмүүсүүд маань бол ерөнхийдөө унтаа байдалтай 21 наснаас илүү болж эхэлдэг. Өөрийгөө ингээд нас биед хүрчихсэн, би бүхнийг мэддэг болцсон мэтэр харж эхэлдэг болохоор юмыг сурах, хөгжих хүсэл сонирхол нь маш их унтарсан байдаг. Мэдээж яригтэй гадны нөлөө маш өндөртэй байгаа шүү дээ мэдээж яриг. За тийм болохоор хүний нөгөө нэг юу үзэл бодол тухайн хүн маань эерэг үзэл бодолтой юм уу юмны дандаа ингээд те сайн сайхан зүйлийг олж харах чадвар суусан юм уу суугааг юм уу үүнийгээ дагаад одоо өөдрөг үзэл бодолтой юм уу те амьдралын янз бүрийн зүйлсүүд учрахад тэ энийгээ даван гарч чадна гэсэн ихтгэл үнэмшилтэй юм уу хүсэл одоо эрмэлзэл байгаа мó байхгүй мó хурдан шууд буугаад өчт юм уу төвчээргүй зантай юм уу тэ хичээл зүтгэл өөрөөсөө хэрэг гаргаж чаддیں۔ Хариуцлагыг гартаа авч чаддیں үгүй мүү юмны наадах цаадахыг одоо ингээд эргцүүлэн бодох чадвар нь хэр хөгжсөн хэр суусан гэдгээс маш их шалтгаална шүү дээ тэ. Тэг хүн нөгөө нэг сэрхээс нааш ийм одоо ихэнх хүмүүсүүд ерөнхийдөө бол ийм хипноз доо ийм автоматик байдлаар их амьдардаг байхгүй бүх зүйлүүдээ ингээд нөгөө нэг өдөр тутам хийдэг зүйлүүд ингээд тавтаал хийгээд идэг болохоор ерөөсөө ийм бодох сэтгэх юу илээ мэлээ гэх шаардлагагүй байхгүй бүх юмнуудаа ингээд нөгөө өглөө босно шүү дамаа угаан тий хувцас өмсөн цагаа уун ажилдаа явна машина барьна машин дээр явж байхдаа ингээд төвчөрдөг тий за ажил дээр очингууд нэг иймэрхүү юм хүлээж байдаг за ажлуудаа ингэж хийж адил оройд болоод гэртээ очингууд тий хоолой хийн эсвэл хоол хийцэн байж байдаг хоолой идлээ за нэг жоохон зурагт үзлээ за унтан дараагийн амьдрал ахаад нэг юм маягтаа тавтагддаг гэд тий. Ихэнх хүмүүсүүд нэг иймэрхүү байдалтай амьдарч байгаа шүү дээ. Ерөнхийдөө би энэ байдлыг бол тамагочи гэж нэрлэдэг. Ямар ч бодлого ингээл нэг хийдэг юмудаа тавтаад байж байдаг те. Ингээ нэг эргцүүл хийдэггүй, юмны наадах цаатахын гүнзгийрүүн явж орж судлах хүсэл сонирхол байдаггүй те. Нэг тийм амбиц гэсэн юм нэг байдаггүй те. За тэгээ хүн нэг сэрэх мөч эхлэхээр одоо асуултуудыг тавьж эхэлж байгаа шүү дээ тий. Юу илээ мэлээ би ч одоо энд одоо тий яах гэж ирсэн бэлээ мэлээ тий яагаад би өвдөөд байна гэдэг ч юм уу яагаад би ийм айдастай стресстэй депресстэй ийм төгшүүртэй амьдраад энэ төгшүүрийн мэдрэмж хаанаас ирээд байгаа гэдэг ч юм уу тий би маань яагаад өвдөчөө энэ юутай холбоотой вэ гэл ингээл юмнуудыг чинь эргцүүлээд гүнзгийр нь одоо бодож бясалгаж эхлэхлээр хүн сэрэлтийн процесс эхэлдэг байхгүй юу. За тэгээд өөр нэг дараагийн бичлэг дээр яг сэрсэн хүн сэрээгүй хүн сэрэх гэж яваа замдаа явж байгаа хүн мөн гэдэг энийг ялгааг бас тайлбарлаж хийж өгнө. Зарим хүмүүсүүд ингээд төөрчгсөн өөрийгөө сэрсэн мэтэр бодоод яваад байгаа мөртлөөсөө сэрээгүй хүмүүсүүд бас байгаа зөндөө байгаа даа. Тийм болохоор энийг нөгөө ялгааг бас мэдэхгүй ойлгоогоогоос болоод ийм одоо үл ойлголцол бас их яваад байгаа байхгүй юу. За тэг өнөөдрийнх дээр болохоор би нэг энергийн одоо нөгөө төргийн тусламжийн талаар ярих гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэд энийг нөгөө нэг ярихын тулд бас энэ чухал сэдвүүдийг бас тайлбарлаж хэлэх хэрэгтэй байгаа байхгүй юу.
За тэгээд маш олон хүмүүсүүд янз бүрийн төвшөнд маш их олон асуудлуудтай явж байгаа шүү дээ. Хүний биеийг олоод төрсөн бол хүн янз бүрийн зүйлсүүдийг өөр дөөр хийх ажлуудтай байгаа болоод ихэнх хүмүүсд төрж байгаа шүү дээ. Маш цөөхөн ерөнхийдөө сүнснүүд маш өндөр хэмжээсүүдээс ирсэн. Өөрийнхөө одоо өвлийн өрмөр янз бүрийн зүйлүүдийг ингээд одоо зохицуулчихсан ирнээсээ энэ амьдралд үнэхээр одоо энэ нийгэмд хийх ажилтай ирсэн сүнснүүд бас байдаг. Ямар ч үлийн үргүй. 99.9% нь бол мэдээж хэрэг хүн төрөлхтний ихэнх хувь нь бол үеийн үрээ зохицуулах гэж ирсэн, хөгжих гэж, суралцах гэж, хариуцлага гэдэг зүйлсийн талаар суралцах гэж ирсэн сүнснүүд байгаад байгаа. Тийм болохоор энийг л одоо энэ хүний биеийг олоод төрсөн юм чи сурах гэж одоо хүний биед одоо энэ сүнснүүд төрөөд байгаа байхгүй юу? За тэгээд тэгэхээр нөгөө нэг бидний мэдэрч байгаа мэдрэмж хүн хэрвээ юм маш их тайван байгаа, маш их зоригтой байгаа, өөртөө итгэлтэй байгаа, өөрийгөө хинбэ гэдгээ мэдж байгаа, энд яах гэж ирсэн гэдгээ мэдж байгаа, эннийхээ хойноос явж байгаа. Тэгээд ийм хүн бол угаасаа өөрийгөө одоо өндөр хэмжээсүүдтэй орчлын ертөнцтэй холбоотой байгаа, өөрийг ингээд чиглүүлээд явж байгаа, хамгаалаад явж байдаг гэдгийг ингээд мэдчихэдэг болохоор ямар ч айдсын энергигүй байж байгаа. Энэ чинээрээ тухайн хүний аура бие нь маш юм хүчтэй байж байгаа. Хэр баргийн нэвтэрч орох чадваргүй болцсон байж байгаа. Ийм хүчтэй өндөр энергитэй хүмүүсүүд бол өвчин зовлон гэдэг янз бүрийн зүйлсүүдэд өртөдгөө байгаад байгаа. Янз бүрийн гай зовдон гэж тойрч гардаг болчдөг. Ягаад гэвэл өөрийнх нь энерги нь тэм сөрөг энергитэй өвчин зовлонтой майч хийхэ болчдөг гэсэн үг байхгүй юу? Та ямар нэг өвчин зовлонд орогдож байгаа янз бүрийн сөрөг үйл явдлууд орж байна гэдэг чинь өөрөө чинь энерги тэр хэмжээгээр сул дорой байгаа болохоор тэр зүйлсүүдтэй матч хийж байгаа болохоор тийм хүмүүсүүдтэй учирч байна. Тийм үйл явдлуудад оролцож байгаа байхгүй юу? Тийм болохоор тиймэрхүү зүйлүүдээс гарья гэж байгаа бол өөрийнхөө энерги дээр энерги энэ vibration үйлдэлээ дэвшүүлэх хэрэгтэй, аура бие хүчээр хөгжүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд ухамсараа тэлэх хэрэгтэй байхгүй юу? Ухамсараа тэлэхийн тулд маш олон зүйлүүдийг сурч ойлгож гүн рүү нь явж орох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд тэгэхээр нөгөө хүний бодол болоод энэ мэдрэмж бол одоо бидний нөгөө аура бие бидний эрүүл мэндтэй энэ бүх зүйлүүд шууд нөлөө үзүүлдэг байхгүй юу? Тэгээд зарим тохиолдолдод бол гаднаас маш их одоо дайралтад орж ирдэг байгаа. Сөрөг бисүүд одоо бидний нүдэнд үд үзэгдэх зөндөө одоо сөрөг бисүүд биш үү? Чөтгөрийн энергиуд маш их байгаа. Тийм болохоор тэд нар бол ингээд хүн төрлөختнөрлөө хүнлөө маш их янз бүрийн дайралтуудыг хийж байдаг байгаа. Бодлын түвшин дайралтуудыг хийн, айдсын энергиудыг явуулна, бодлын сөрөг хэцүү мэдрэмжүүдийг явуулангууд хүн сөрөг мэдрэмжүүдийг мэдэрч эхэлнэ. Тэр чинээгээрээ айдс давтаж эхэлнэ. Тэр чинээгээрээ унаж эхэлнэ. Өөртөө итгэх итгэл нь алга болж эхэлнэ, зориггүй болж эхэлнэ. Ирээдүйд итгэх итгэл нь алдарч эхэлдэг. Ингээд ирэнгүүт нөгөө нэг хүчтэй байсан аура энерги маань ингээ хумигдаад энэ чинээгээрээ ингээ янз бүрийн цоорхоноод үүсэнгүүт ингээд янз бүрийн сөрөг одоо гацсан сүнснүүд явж орох жишээний бас одоо тэгэл нөгөө янз бүрийн хар гаргийнхнууд ч юм уу харийнхны энергиуд ч юм уу те ингээд сөрөг чөтгөрийн энергиуд ингээд нэвтэрч орно. Ингээд нөгөө хүнийг маш олон янз бүрийн зүйлсүүд эзэгнэх боломжтой болчдөг байхгүй. Тэгээд иймэрхүү одоо гадны маш хүчтэй сөрөг дайралтуудад орсон үед бол хүн шүн унтах чадваргүй болчдөг ч юм уу те төвлөрөх чадвараа алддаг ч юм уу гівгийн туг нь гайгүй байдаг байсан бол сөрөг бодлоод маш их орж ирдэг ч юм уу бүр цаашлаад амиа хорлох бодлууд орж ирдэг ч юм уу бусдад муу мухай зүйлүүдийг хийх хүсэл төрж эхэлдэг ч юм уу те өмнө нь уг нь гайгүй байдаг байсан бол ингээ хүний мууг олж харж хүнийг муулах сонирхолтой болчдөг ч юм уу эд баялагын шуналтай болчдөг ч юм уу эсвэл бол бүр ийм одоо нөгөө нэгт хүрдэндээ захирагдаж эхлээл те янз бүрийн хүмүүсүүдтэй унтаж хэвтэх хүсэл сонирхол орж эхэлдэг ч юм уу те алкогол хэрэглэх ч юм уу янз бүрийн одоо нэмэлт бодисуудыг хэрэглэх шаардлагатай хүсэлтэй болж эхэлдэг ч юм уу те ийм тохиолдлууд болов шууд гадны дайралтуудтай бас холбоотой байж байгаа. Тэгээ одоо надтай хамтарч ажилладаг үйлчлүүлэгч нар маань бас
хумсар нь тэлцсэн бас хүмүүсүүд байдаг болохоор энэ дайралтууд энэ төргээ шууд байрж аваад мэдрэнгүүтээ надтаас холбогдоод яаралтай би одоо энергийн ангаалт цэвэрлэгэнд орох хэрэгтэй болчлоо. Нэг юм шүн болчлоо гэдэг ч юм уу те. Ингээд хүмүүсүүд маань яаралтай бас ийм асуудлуудаа онцлуулаад салгах хүсэлтэй одоо хэрэгцээ бол одоо ингээд их болж байгаа. Ийм байдалтай одоо амьдарч байгаа хүмүүсүүд маш олон сар жил амьдарч байгаа хүмүүсүүд бас байгаа шүү дээ. Эндээ бүр тасчихсан. Бүр нэг л ингээл те ер нь бол одоо энэ нийгэмд бол ийм амьдралын энерги ийм эрч хүч өндөртэй хүмүүсүүд маш одоо цөөхөн болчихсон байгаа. Яг л зомбинууд шиг. Надад нэг сесигаар харуулж байсан л да. Ерөнхийдөө бол ихэнх хүмүүсүүдийг ингээд бүр ингээд эргэн тойрныг ингээд харуулсан чинь бүр хар энергитэй хүмүүс. Ерөнхийдөө бол бас тэнийг хүмүүсүүд бас сааралтай энергитэй байдаг байхгүй юу? Тэгтэл бүр хар энергитэй. Саарал энерги ч гэсэн маш доогуур энерги штэ. Тэгтэл саарал биш бүр хар энергитэй бүр нэг зомби болчихсон хүмүүсүүд нийгмээр дүүрсэн байгаа гэдэг надад бас нэг саясаар харуулж байсан. Тэгээ ерөнхийдөө ингээл ажиглаад харах нэ бас л яг л тийм л байгаа байхгүй юу? Хүмүүсүүд ерөөсөө тэ аз жаргалтай гой хайрын энергиэр цацарч байгаа өөдрөг хүчрхэг гой эерэг зүйлүүдийг хийж бүтээ өөрийгөө хинбэ гэдгээ мэдж байгаа ийм хүмүүсүүд ерөөсөө маш цөөнштэй нийгэмд сэрцэн өөрийнхөө одоо тэ хүчийг эерэг зүйлд зарцуулаад зориулаад явж байгаа тийм хүмүүсүүд маш ховор. Амиа бодсон хүмүүсүүд маш их. Өөрийгөө л болгочих юмсан. Би л ганцаараа л хамгийн шилдэг нь би л маш их баян болохыг хүсэж байна. Би л эрх мэдэлтэй болохыг хүсэж байна. Хүмүүс намайг л игээд байгаасаа тий. Намайг л ямар мундаг юм бэ гэл ингээл шүтээл бишрээл яваад байгаасаа гэсэн нэг тийм эгогоор дүүрчихсэн. Ийм эго өндөртэй хүмүүсүүд бодвол өндөр одоо хүчрхэг авар энергитэй биш байхгүй юу? Эго буюу доод энэ чөтгөрийн одоо өөрийнхөө чөтгөр талдаа захирагдсан явж байгаа гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө энэ эерэг одоо тал буюу энэ хайрын одоо бурханлаг хүчрхэг энергитэд захирагдаж явдаг хүмүүсүүд бол шал өөр байж байгаа. Эгонд захирагддаггүй. Энэ хоёрын ялгааг бас ялгах хэрэгтэй байхгүй. Тэгээд иймэрхүү дайралтууд бол маш их болж байдаг. Тэгээд ихэнх хүмүүсүүд дийлэнх нь ерөнхийдөө ийм сөрөг одоо бисүүдийн гарт орчихсон тэднэр амьдралаа чиглүүлэн яваа гэдгийг мэддэггүй байгаад идэг. Тэгээд тэр чинээгээр маш их өвчин зовлонд ороогдсон байж байдаг. Маш их хатаархлын, хорслын, уур уцаарын, хүчирхийллийн энергиэр дүүрчихсэн. Сайн сайхан юмыг харахаар л нүд нь хорсоод идэг. Сайн сайхан юмыг хүмүүсүүдийг харахаар л аман захтнаал муулчих гал идэг те. Эднэр чинь болоод маш доод энергиудтэй холбоотой байгаа. Чөтгөрийн энергиудад захирагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? Эдрээсээ салах хэрэгтэй байдаг. Тэг хүн аятайхан зүгээр явж байгаад гів гинт ийм янз бүрийн одоо үйл явдал руу хэцүү мэдрэмжүүд рүү, хэцүү бодлууд руу, хэцүү зуршлууд руу явж орох гээд байгаа бол надтай холбогдож яаралтай одоо энэ зүйлсүүдээс салах хэрэгтэй. Өөрийгөө гаргах арга хэмжээг авах хэрэгтэй. Одоо янз бүрийн оршуулгын газарт ордог ч юм уу, янз бүрийн баар сав муу мухай энерги одоо хорогдсон байж байгаа газруудаар орсон бол хүний нөгөө цоорхоо байгаа энергийг нь аураг нь ашиглаад тэр бисүүд чинь тэгэл нөгөө нь лөө дайрал аваарал тэр хүнийг амьдралыг нь захираал, энергийг нь сороол явж идэг байхгүй юу? Тэг ихэнх хүмүүсүүд ерөөс ингээд өөрсдөө юу хийж байгаа гэдгийг ч ухамсарлахаа болчихсон байж байгаа. Тэр сөрөг бисүүдийн бүр гар хөл болчихсон байж байгаа. Зарим хүмүүсүүдийг хараад бид нар бүр гайхдаг шүү дээ. Яаж хүн ийм муухай зүйлийг тэ ойр дотныхаа хүмүүсүүдэд хийдэг байна гэд. Энэ маань юутай холбоотой гэхээр энэ сөрөг бисүүдтэй холбоотой байж байгаа. За тийм болохоор та нар маань бас тэ энэ энергийн ангаалт цэвэрлэгээ гэдэг зүйлүүд маш их чухал байдаг. Бидний энерги бие хүчтэй байх тусам бид нар өөрсдөө эрүүл саруул хүчрхэг байж өөрийнхөө зорьсон ажлынхаа хойно гарч чаддаг. Тэр чинээгээр манифестыг маш сайн хийх боломж чадвартай болж өгдөг байхгүй юу? Тэгэд ийм одоо ангаалт хэрэгтэй байгаа бол тэ та нар маань бас надтай холбогдож энэ энергийн ангаалт цэвэрлэгээ ороорой. За тэгээ 6 сарын 23-нд тухгүй миний эхлэх гэж байгаа.
бид бол бурханлаг оршихуй гэдэг энэ сургалтанд маань бас сууж энэ мэдлэг болоод мэдээллийг бас олж